Тэгээ. Энэ онголгоч. Тэрийг Бурхан ном хуургын чуулганд бэгээр л хүртэлдэг маа. Шинэгүтгэн өглөгийн болон бусад чандад төрхийг татуулан үйлдсэн ба. Өнөө миний үйлдсэн бусад буйнаар хамаг амтны тусын тулд Бурханы утгыг олох болтугай. Хамаг амтан амгалан хийгээд амгалангийн шалтгааныг төгсөлөх болтугай. Хамаг амтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас игнэг тагцах болтугай. Хамаг амтан зовлонгүй аз жаргалаас хизээдүүл хагцах болтугай. Хамаг амтан ойрд шунах, холд уурлах, аль алнаас нангад тэгс сэтгэлээр орших болтугай. За хичээл эхэлчихэ. Өнөөдөр жоохон цөөхөнтэй даваа шиг их төрөлхийднээ баг өнөөдөр унжчих уу? Их төрөлхийдэн гэдэг хичээл орох гэдэг шүү дээ, тийм ээ. Анхлын суралцагч дунд төрөлхийдэн. Тэгээ өнөөдөр бас нэг 90-р хураавар жижиг хожиг юм орч. Одоо засал зурхаа бөө юу гэдэг юм. Мэрэг төлөг гэнэ тэр. За энэ өмнөх хичээл дээр бид нар бол дунд төрөлхийдэн гэдэг хичээл үзсэн юм аа. Тэгээ тэрний өмнөх хичээлтэй харьцуулаад үзэх юм бол ийм юм аа. Бурхны шашинд ингээд хүмүүс ингэж яриад байдээ. Бурхны шашинд ингээд ороод хүмүүс ингээд бүр шунхаа болоод те улс орноороо ингээд налаагаал ямар тэмцэлгүй болоод тэгэл улс орон баг сүрчиж магадгүй л хайгаад байдээ. Энэ бол дэмий айцсан. Хүн шундгүй болтлоо холоо явт. Тийм ээ. Гिचээгээд л шунаад л байгаа маягтай байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ингээ бүр улсаараа бүгдээрээ ингээ юу шунхаа байгаад тэгвэл баг бүр сайн л байна л да. Тэгтлээ хол юм байна. Тэгтлээ хол. Яа тэгэхээр бидний хөгжүүлсэн байт юм байна л да. Бурхны шинээс тэгээд хайгаад байдаг те. Энэ бүгдээр миний хүү бүр хүсэлгүй болчихвол яана гайхал. Хүүг хүсэлгүй болно гэж нэх баг гайхад бэрхтээ. Ер нь ховор шүү. Тэгэхээр Бурхны шин гэдэг дан ингээд гэгэрлийг л шууд гэгэрхтэн энэ ошлон хороо хэрэггүй гэд ер нь бүх хүнд нэг ярьдгүй гэсэн үг л дээ. Тэрийг ойлгох хүмүүст л ярьж байгаа юм ихт. Өөрөөр 3 төвшин байдгийг хэлчихлээ шүү дээ, тийм ээ. Дийлэнх зон олонд Бурхны шишний хүрч байгаа хэлбэр нь бол яаж орчлон хорвоод зөв амьдрах вэ? Орчлон хорвоод ер нь яаж зөв амьдрах вэ гэдэг нь бол илт булд бусдыг хохироосон тэр эдгээр нүгэл гэж хэлээд байгаа 10 мөглийг төвчих. Тэрийг хийхгүй байхыг хичээх. Нэг ийм л амьдралын хөвшлийг санал болоод байгаа юм л да. Ойлгож байгаа үстэй тий. Шашинд оронгууд л за чи шууд одоо өвсөө хос. За одоо ингэ шуудлан болоод одоо ингэ бүхний ингэхгүй ингэч хүн одоо тийм илүү биш юм чинь. Зүгээр л гэр бүлтэйгээ орчлон хорвоо дээр нь уягдглээ зүгээр л нэг зүлгэн дээр гэрээ бариад ягаад амар яаж чуган амар жимэр амьдрах вэ гэхээр заавал одоо ёс суртахуун гэдэг зүйл байна. Тэрийг хичээж амьдраа гэсэн маягт. За илүү яг уу зүгээр орчлон хорыг бүхэлд нь хараад дүгнж ер нь амьдрал юу юм бэ? Бидний шуугаад л байдаг зүйл маань ер нь утга учир байна уу гэж лавлаж асууж чадах хүмүүст бол тэр дунд төрөлхийдний ном номлолт юм сте. Дунд төрөлхийдний ном бол ер нь орчлон хороо бол бүхэлдээ
Одоо бидний аз жаргал гэдэг байгаа зүйл бол төдийлөн аз жаргал биш байна. Аз жаргал нь урамтгай байна. Хувирамтгай байна. Агшин зурын байна. Заавал зовлон байж байгаа тэр байхгүй болсон төдийд бид нар нэг жаргал гэж тайвширч байгаа юм бол ерөөсөө жигд нэг амар амгалан байж яагаад болохгүй гэж гэсэн нэг юм рүү нирваны амар амгалан гэдэг бол бидний хүсээ шунаад бүх юмаа зориулаад байгаа тэр болгон маань за энэ том хэмжүүрээр цаг хугацаа, орон зайд хязгааргүй том хэмжүүрээр аваад үцхээр инээдтэй л зүйл байсан байж тэл гэсэн шүү. Маягтай. Надад бол их үнэн санагд юм да. Одоо тэгэл нэг үнэнд гүйцэгдэнэ гэж байдаг шүү дээ, тийм ээ. Тэр шиг одоо ингээл цаг хугацаа өнгөрөх тусмал номонд гүйцэгдэнэ гэж байгаа юм шиг. За тэгэл үнэн л юм да. Хоор өмгөл юм байна шүү дээ. Богинох нь юм байна шүү дээ. Гэж бол улмал бодогдох. Одоогоос нэлээд жилийн өмнө манай хамаатны нэг охин энэ хотын улсын химийн олимпиадад орохоор ирж байна гэл. Тэгэл их дээгүүр барь эзлээ гэл яриа дуулдлаа. Ямар мундаг юм бэ гэл. Тэг ер нь ийм суур байгалийн шинжилгээ ухаанд ийм өндөр дүнтэй байна гэдэг мундаг л байна гэсэн үг л дээ. За тэгээд ийм мундаг. Тэгээд хил усын сурчих юм бол гой болтоос ирж байгаа юм шүү. Тэгээ хил усын сурчих юм бол тэгэл гадны том сургуулиудад сураал ер нь их ухаантай мундаг л охин юм байна гэвэл. Тэгсэн чи удалгүй 1 жил хүрээгүй дараа хөөе нөгөө нэг ихийн хичээн нөгөө нэг охин чинь 12 дугаар ангид төгссөн гэх охин чинь. Нөгөө олимпиадад ороод байсан охин чинь 25 дор туссан гинэ. 25 дор арсны 25 дор бид нар ер нь энэ эмнэлгийнхээ төслөөр манай Жавцандаа мотод бид нар ер нь эмнэлгүүдээр их явт юм л тэнлээ. Ойлгохтой өвчин гэж ёстой байхгүй л дээ. Нэгч байхгүй. 25 дор бол ярих юу вэ? Тэр дотроос бас одоо арс марсны 25 дор нь хэцүү хүнд. Тэгээ арсны 25 дор тусаа тэгээд гарыг нь тайрна гинэ. Тэгээд алыг нь оруулж тайрах уу, үлдээж тайрах уу гэж ярьж байгааг сонсогдлоо. Тэгээ би дөнгөж сайхан л бахархаж байсан тэр охин тэр одоо цэцэг цэвэр шиг 16 7-той охин гараа тайруулах болчлоо гэх тэгэхээр ямар олиг байх вэ? Хайр юм да. Яас хэцүү юм. Яасан ч хэцүү юм дуулах юм байг л. Тэгээ нэг жил орчим өнгөрлөө. Тэгээд би нэг хөлөгний уламжлалыг хамгаалах түүгэл газар хичээл ордог. Яг нэг юм хаврын нэг юм бүрсгэр их хөөсгөнсөн өдөр л орой би нэлээд орой харанхуйд хичээлээ тараал. Тэгэл уцтойгоор уцаа авсан чи нөгөө охины ээжин залгаж. Нөгөө юмсан буу хичээнд дөө. Тэг манай охин жил имчилгээ хийлээ. Одоо хагалгаа хийлгээд гараа авахулсан. Тэгээ жил тойрон тэгэл нөгөө химийн имчилгээ хийлгээ. Тэгээ сая яасан чинь дотор эргэтнүүдээ өсрөөлцсөн байна гинэ. Одоо бол нэг сарын нас байна гэж хэлж чинь да одоо их чинь яах вэ? Тэгээ жилийн турш тэр хүн дэмчилгээ гэдэг маань их хүн дэмчилгээ л дээ. Тэр чинь хүнийг бас болио гэтэл болгодог дэмчилгээ. Дин дум бол. Яг тэр дэмчилгээний дараа яг тариа хэлгээл нэг 7 хоногтой бол хүн бүр их дор ордсон шүү дээ. Болио гэл бөөлжин, гуйлгэн, ядарн, хамаг өснө, унана, сэтгэл санаа үгүй болно. Тийм бүтэн жилжингээ тийм имчилгээ хийж ядарч зүдрээд. Их одоо муу юм ярих одоо жишээлбэл хортав дартай хүүхэд тусна гэж ямар олиг баг. Явж иж бүр нялх хүүхэд тусна бараг л юу юм. Ухаан орцсон хүүхдээсээ бараг л арай л. Тэг юу гэх вэ? Бага зовлонтой гэх юм уу? Байдэн штэ. 15 6 7-д ухаан орцсон хүүхч бүхнийг мэдээд байгаа. Тэр хэрээрээ тэр мэдээ зовоод байгааг нь мэдхийн хэрээрээ эцэгхэн ч гэсэн харж тисхийн аргагүй зовлонтой. Тэгээ дүүгээ ингээд сургуульд нь явах гэдэг. Миний дүү битээ сургуульд тавь нэг сар л тасалчих гээгүйсэн гэдэг. Ер нь сарын настайг сонсцсон юм л. Баян бөөлждөг. Баян говчин намдаа хэмтэй.
Тэгэд тэрийг сонсоо бүр нэг эвгүй, нэг л сэтгэл онцгой. Яагаад л гэж бодогдоод байна л. Яагаад? Яагаад ийм юм тохиолж? 15 6 та хүүхэд тийм айхтар нүгэл мүгэлтэй ихэд байхгүй л цав цагаан л. Яагаад ийм хэцүү хүнд зүйлийг үзээ туулаад тэгээд ингээд болж байгаа юм бэ? Бид нар нэг юм шалтгаан яагаад байна шин. Яа. Ер нь хүн төрлөختөн үеийн үед л иймэрхүү зовлонгийн шалтгааныг асууж ирсэн юм л да. Яагаад? Яагаад ийм амар зовоод байгаа юм бэ? Тэгээ дийлэх шашнууд бол яг энэ ураг сорил юм гэдэг юм уу, юу юм гэдэг юм аа. Эцсийн дүндээ тэнд мөнхийн девааж ч юм уу чи надад итгэжхэл юм бол туйлаа хүртэл итгэх юм бол тэнд нэг сайхан юм байгааг хариулт. Бурхны шин ч гэсэн тийм зүгийн тиймэрхүү маягтай хариулт бас байдаг л да. Жишээлбэл манал бурхныг бүтээгээд бясалгаад. Тэгэх юм бол өвчин яг ялаашрна. Би ялаашрна гэж итгэдэг л да. Яг тэгвэл манал бурхан гэдэг маань тоошгүй 3 их галбын турш. Одоо буйны чуулганыг хурааж, буйн бусдад тусалж өвчнийг намгаасан тэр их буйнаараа их өрөөл тавьж байгаа. Тэр өрөөлүүд нь болохоор их том өрөөлүүд байгаа юм л. Миний нэрийг одоо 7 удаа дууссан төдийд л өвчин түнээс гитлэг болтгоо гэл. Тэр буйныхаа хүчээр. Тэгээ тэр өрөөл болгон бас биелэх албатай биш байд. Улаас боломжгүй бүтгшүү зүйл гэж байд юм байна л. Ойлгож байна уу те? Улаас бүтгшүү зүйл бурхны шин бурхан Будда гэдэг чинь бүхнийг чадагч биш байхгүй. Ойлгоо. Бүхнийг чадагч биш. Хэрвээ бүхнийг чаддаг байсан бол нэг ихшнээ дотор л бид нар бүгдээрээ жаргаа явчих байсан л гэдэг. Тэгээд манал бурхныг бүтээгээ залбираад ингээд өвчин чинь идэгнэ гэдэг хариулт байдаг. Үнэхээр чинь нөлөөлдөг л байх. Гэхдээ энэ бол бурхны шний яг туйлын хариулт бол биш юм л да. Яг буддизмын туйлын онолынх нь хариулт бол яагаад ийм хүүхэд ингээд ийм их зовлон зүдгөр байна вэ гэх юм бол наа чи хорвоо байхгүй тал. Ойлгож байна. Хорвоо. Үгүй ямар ч тийм тэрний цаана гэрлөө тэнд яваачин байгаа гэдэг нэг юм гордлого шиг бурхны шин бол бүтнээр нь хараад хорвоо бол юу ч тохиолдож болдог. Зовлон ихтэй. Та маргааш өгчөж болно. Маргааш осолд орчиж болно. Маргааш шидэл тесвэршүү өвчтэй хөвтчээч болно. Хороо магадгүй гэж хэлдэг. Мангай эв гэл магадлал байхгүй. Энэ хорвоогийн чанар юм байна л да. Өөрийнх нь чанар. Бага байдал. Бид нар л гойж гоодол ягаад ч юм надад сайхан зүйл тохиолдно. Ягаад ч сайхан ингээд гоёор бодоод тэгээд яваад идэг. Тэгээ мөн тохиолдлохоор нь хямраад идэг болохоос биш. Тэгвэл хорвоогийн өөрийнх нь төрх байдал бол бид нар мянга дэвслээгээд, гүүч харайлаагээд, ориллоогээд, чарлаагээд яалаа ч гэсэн мөн хүснэ үнэн. Хэзээ ямар юм тохиолдохыг хэн тааварлах аргагүй үнэн. Хороогийн мөн чанар инэ гэдэг нь болохоор юу гэдэг нь бид нар төрсэн цагаасаа эхлээл хорвоод нэг өөрийн юмыг бүтээх гээд оролдоод байд. Өөрийнхөө юм. Бид нар багада чулуугаар байлдаг байлаа гэл манай байрныхан гэлд. Манай анги, миний найз, миний горшок, миний аав, миний ээж гэл өөрийн гэсэн нэг юм зах хязгааргүй амар хорвоод байна шүү дээ тийм ээ далаад. Бид нар өөрөө нэг юм том юмыг л бүтээх гээд байгаа. Миний гэр орон, миний найз чи миний тал зогсох ёстой үстэй гэл те. Байдаг үстэй. Нөхдөө сүйд нь муудах үед тэгэл чи эний талд байна уу, миний талд байна уу гэл тэгэл дандаа өөрийнхөө талд лах гээд байдаг үстэй хүмүүс. Тэ? Зүгээр л баг огт танихгүй social юуны юун дээр хүртэл өөрийнхөө талд хүнийг ялах гэл сонин шүү дээ шүүрдмөр. Тэгэл өөрийн гэдэг юмыг бүтээх гээл цогцлоох гээл ингээл яваад байдаг боловч ухта чиний юу ч байхгүй л гэдэг. Хараад. Миний юу ч байхгүй. Ах トゥ минийх гээл том болол тэгэл уулцсан хүртэл авардал явчих жоох хэвээр. Тийм үгүй юу?
Жилдээ нэг уулзах үгүй бол дор бүрнээ өөрийн гэр оронтой үр хүүхэдтэй юу дүү чи мантай л бол. Ах та мантай л бол. Тэмээд миний юм гээл тэр багын найз бүгдээрээ байхгүй болчихдог. Гэр бүлгээл тэгэл би одоо юу гэдэм бэ? За хүмүүст би найдахаа болъё гэж бодж болно да тийм ээ. Хүмүүс яг өөрийгөө боддсон байж. Өөрийгөө боддог нь үнэн биз дээ. Хүмүүс чи өөрийгөө зүгээр зөнд нь орхиод намайг хайрлах тун гэж бид нэр хэлэх боломжгүй байна л та. Хэцүү үстэй ингэж. Нэрнгээсээ тамина. За яг тэгвэл хүн зам бусад хүмүүст миний тал за яг өөрийгөө боддог юм ш. Тэгвэл жишээлээ өгд. Миний гар хөл минийх үстэй гэж бодож болно. Миний гар хөл минийх үстэй. Тэгтэл саяны тэр энэ хорт тавдар гэдэг өвчин дээр ямар ч хорт тавдар гэдэг өвчин ч гадны нэг ням бактери орж ирээд намайг өвчлүүлээд байгаа биш. Миний эдис хяналтгүй олшроод намайг алж байгаа байхгүй. Миний өөрийн эс. Миний өөрийн эс байна шүү дээ, тийм. Бүр хамаагүй хүн биш байна шүү. Миний өөрийн уушиг, миний өөрийн цус, миний өөрийн элэг зүрх юу гэдэг миний эргэтэн бол миний талаад тэгтэл тэр гээгүнэт ингээ хяналтгүй олшроод хавдар болоосул эцэнд намайг алчиж байгаа юм л да. Миний өөрийн эд хэрэгтэй. Миний гар хөл намайг алж болдог хорволт. Гар хөл маань намайг алж болдог хорвоод би одоо тэгэл миний юм байна гэж хэлэхэд бэрхэл байгаа юм л да. Чиний юм юу ч байхгүй л гэж. Зүгээр ингээд хороо хүнд хүчээр үед гэдэг юм уу нэг энийг энэ талын тайлбар надад бүр таван тулахад нэмэртэй юм шиг санагдсан юм. Хороод найдах юм юу ч байхгүй. Хороод гордон хүлээх юм юу ч байхгүй. Миний юм юу ч байхгүй. Тэгвэл энэ жам явсан юм. Тэмээд хорт тавдар гээд миний эдэс хизээ намайг үгүй хийхгүй газаргүй хороо бахна шүү дээ. Ямар харгисан байдаг талаар бид нэр ярьж байна. Далаа багш 3 жилийн өмнө нүд өмөрлөх гэл. Тэгэл тэн дээр нэг интернет мэдээ гарсан чинь тэрний доор энэ хөгшин үү тэнэг өвгөн зайлаараа яагаараа дурын комент л бичиж байгаа хүмүүс дурын сэтгэл. Талаа багшиг бол одоо би яг одоо тийм ойрын шавмаа биш гэтээ зүгээр ойр бас яг нэрлээд номд нь сууж исэн л да. Талаа багш бол зөв бидний хэмжүүрээр бол хөрөвдөлтөй тавилантай хүн шүү дээ. Хар багасаа хамгийн ядуу бүрэ хаягдмал улсын баг 10 үетэд нөр хаанаар тавьчих юм. Тэр үед хамгийн хүч хэрэгж байгаа том гүрэн тэр улс руу товтлогдож байгаа. 20 эдхэн наснаас ямар ч их оронгоо цагаач гараа авчиж. Ахтай одоо дэлхийд бараг Далай лам гэдгийг мэдэхгүй хүн баг байхгүй байх л та. Зүгээр нэг Франц юм уу, Англи юм уу, Америк юм уу дурын гудмын тааралтанд зургийн үзүүлээд энэ юм бэ гэхэд Далай ламаа дийлэх хүмүүст л эрэг сэтгэл төрөх. Тэр амьдралын туусан болгоно нь бол бидний аз жаргал гэдэг юм баг байгаагүй л хүн л дээ. Бидний аз жаргал гэдэг зүйл шүү. Далай багш хаваа аралд амарч байна гэлтэй. Тийм зураг харж ирсэн санаа. Далай багш ингээл амар коконат. Далай багш тэгэл амар ямар юуны дараах партинд очсон юм ял нэлээд бүжиглцэн юм гэж. Тийм брэнд товцохнор өмсөөл хөөцөлтөө болч юм уу эд хөрөнгө хураагаач. Ерөөсө Далай багш одоо бол лагш нэг өндөр настай болчихлоо. Тэрнээс өмнө бол ерөөсө жилийн 365 хоног товт ажилтаа л идэг гэсэн. Товт ажилтаа. Дийлэх нь тэгэл ном заадаг. Бидрийг урд гомон датсанд байхад нэг 70 багш жилдээ заавал ирж нэг 7 хоног орчим ном тавина.
Тэр номонд нь суух гэж бид нар бол би 7 хоног номонд сууж 70 өгш морилц. Би бол зүгээр өөдөө хар сэнснээ дор хөвтөл. Яа хэвээр. Энэ биеийг бол хэвээр номын төлөө золж индөө л гэж боддог байлаа нэр. Тэгэхээр би баг 10-д 20 идэх хүүхэд 70 өгш тэгэхэд 70 гарцсан. Би зүгээр сонсоод сууж байгаа нь 70 өгш тайлбарлаад ярьж байгаа үнэн. Хин илүү ядарх. Тэгээ би зөвхөн өдөр тэр нэг 5-6 цаг ном хөтлөгтөн сууж байгаа. Тэрнээс өмнө 70 өгш өчнөө бясалгал юу. Намаа тарсны дараагаар тэр хавийн инэтхийн удирдлагуудаа уулзаал бодвол манай эдэн төвдүүдийг харж үзээрэй л гэж гойдог байх л та. Тэгэл маргааш нэхэд дахиад ном тавиал өөр газар явж илээ. Тэгээс би хэлээд гигантэн инээтрийг гэж итгэдэггүй маа гэж бодоход далаалан бол зүгээр нэг хүнийг хорлох юм уу тийм амьдрал байгаагүй юм л дээ. Ямар ч тийм шаардлага. Ард түмэндээ бол хүндлэгдсэн хүн. Ард түмнийхөө төлөө бол ойлгох юм би олон харсан. Тэгээд нэг ийм л тавилантай. Тэгээд тэрийг нэг үзэн ядаад байх шаардлага байхгүй байхгүй. Тэг зүгээр л бидний зүгээр л нэг ам зур хийдэг тийм нүгэл хилэнц 70 өгшөөд энэ наснд хизээж хийгээгүй зүйл. Зүгээр хүн нэг насыг бас нэг жоохон бусдад хорлолгүй хийж болдог өнгөрүүлдэг нэг тийм хүн байдгаа гэх юм бол 70 өгшийг хүрэх жишээнд тавьчих юм л. Төвдийн тусгаар тогтнолын төлөө явж ийн л уурлаад байх юм. Төвдгөндүүдийнхөө тусгаар тогтнолын төлөө явах шиг сайхан юм хаана гэд. Тэгээд дурын хүн л ингээл тэр хүнийг доромжилж байгаа юм л да. Зүгээр доромжилж байгаа. Ямар ч юу гэх ёс суртахуунгүй хүндлэл зарчим өөрийнхөө сэтгэлийг ажиглах би буруу юм хийх ёсгүй шүү. Би буруу юм хийчих вэдэ гэж барыг нэг өдөрч бодож үзээгүй нэг хүн. Тэг би өөрийнхөө жишгээр бодож үзэл 70 өгш бол үргэлжид өөрийнхөө бие сэтгэлийг хяндаг хүн. Муу юм хийчихвэ гэж боддог. Зөв дэшигээ залдаг. Тийм ээ. Тэгэхээр тэр нэг удаа нэг хорон цаг тэгж бодож үзээгүй хүн миний мэдэх бараг хамгийн үргэлж тэгж хүн хичээдэг хүнийг зоргоон үгээрээ доромжилж болдог хорвоод би одоо ингэж хэлэх бол утгагүй юм шиг байна тийм ээ. Намайг хүн ингээл нэг янз бүрээр хэлэнгүүт л өстой чи намайг мэдэхгүй байна гээл тэ чи өстой энэ доромжсныхаа юу гэнэ тэ чи хэн болоод хэнийг доромжлоод байгаа ёстой нэр хэн болоод хин доромжлуулахгүй гэдэг юм тий. Би байтугай агуу хүмүүсийг хамгийн тэнэг хүн хүртэл доромжилж болдог хорвоод би бол зүгээр намайг зүгээр өчиггүй чулуугаар зохиод алчаагүй л баярлаа л явчихсан. Нэрнгээсээ. Миний өвөгийн багш нар гэл чигтэйхэн мундаг лам нарыг сайн хааны өндөнд орж морж чигтэйхэн мундаг лам нарыг өчиггүй 30 донд алдсан л хорвоо шүү. Тэгэхэд би одоо ингээл нэг хүний үгэнд ингээл амар хямраал те. Доромжлогдсон болоо л те. Өстой чи гээл тэгэл дотроо төсөөлөл баргал энд муу юм тохиолдоод юу гэдэм баг те. Ингэж бодох л инээдтэй юм. Харуу харгас. Хөр дээд төдийхөндөө явж байгаа л баргал дээдийн зол гэмээр л хорвоо юм байна шүү дээ. Хүнд хүчээр зовлонгууд байдаг. Амар зовлон байгаа л. Амар зовлон. Тэгэхээр хоёр туйл болоод байна шүү. Нэг болохоо бүр хорвоод хэд шунаал ягаал игээл худлaalд хорвол. Хизээ зовлон, хизээд мөнхс, хизээд ямар ч тийм магадлал байхгүй. Юу ч тохиолдох магадлал. Бидэнд ч тэр бидний өрөө хөгтөж тэр. Инглээгээд тэгээд бүр ингээд яагаад явчих биш. Харин хорвоог баг хүлээн зөвшөөрч байгаа юм шүү. Надад дунд төрөлхөдний замуур бол юм хүлээн зөвшөөр шиг санагдаад байна шүү. Чөлөө дуналт юм шиг. Баг юу ч тохиолоо гэсэн жам юм дөө л гэлдэг. Хямрах ч юм байхгүй. Тийм ээ. Бид нар яагаад ер нь гомдоод байдаг вэ? Хүлээлт байдаг болохоор л гомдд юм шүү. Хүлээлт байдаг болохоор чи даач явдаа гэлдэг юм. Тэр хүн ямар ч зүгээр хорвоогийн жам тэр байтугай хэн байтугай юу ч хамгийн их найдан горцсон янаг хайртай хүн ч гэсэн яачиж
мэхэлж хуурч болдог хороо байхгүй. Надад нэг юм л тэндээс хүлээж авах гордохоо бол хороо ямар ч үеж болно хүлээгээд өөрийн зүгээс бол хизээ зөв сайнхаа л хийж юм шиг. Энэ хавдар судлалын үндэсний төвийн төсөлтөөр би сүүлийн үеийн ер нь явахгүй байгаа юм л. Тэгээ бас нэг жоохон зарим гэж жоохон хүндлээд. Жоохон хүндлээд. Яг энийг яриад байгаа нөхөр хорууд зовлон байдгаа гэдгийг л яриад байна шүү дээ, тийм ээ. Зовлон байд юм аа. Бид нар чи янзын шүү дээ. Үхэл хацлаадэнгүү сонсомохгүй, дуулахгүй байхыг л хичээгээд байд. Бараг тэрийг ярихад муу ёр гэл. Муу ёр биш л дээ. Жам шүү дээ. Жам. Хүн энэ тэнд өнгөрчээ яаж гэж бол юу гэж бодох хэрэгтэй байх юм бол би ч эзэн нэгт ингэнэ гэж бодох хэрэгтэй юм л. Би ч нэр тэгэндээ тийм нэ. Дунджаар надад бол 25 жил байгаа даа. Гэхдээ нэрэнгээс. Тэгээ 25 жилийн дараа ингээд за боллоо гэж шууд үхт юм шүү дээ. Үхэн гэдэг чинь нааталт нилээ суйлдчихэж те. Сүүлд нь бүр амьсгаа авч дийлхээ байгаа л амьсгаа татхаа байлтдаг. Нэрнг өнгөрсөний дээр олон байсан. Жиргэж ягалаа. За явлаа баяртай гэж явчихсан ба. Хамаг өнгө зөөс жавха бүх юм байхгүй болд. Хүн харахын аргагүй ядарч, туйлдаж, турж, зовж, эцэж байж л хүүхэд. Өнгөрчөө гэхэд би эзэн нэгэн цагт ингэндээ л гэж бод. Мөн хүсийг бодоход их сайн гэдэг. Би өмнө хэлжсэн ба мөн хүсийг нэг удаа дуртахад шунал жоохон салганаа л гэдэг. Яг нэ шунлын үндэс нь ингээд шунал язаараараа жоохон ингээл ганхах юм байна. Ойлгож байна уу? Нэр үхэн гэл бодоход одоо миний яг одоо бодож исэн хүсэж исэн нүгэл буйнаа зориулаад зүтгэжсэн бол утга байна л гэж бодогдохоор байна. Мөхстэй гэж бод. Залуу хүмүүсийг бодоор гэж настай хүн бол бүр бодох хэрэгтэй тийм ээ. Одоо юу гэдэг? 9 сар гараад 8 сарын 20-оос хойш 9 сар гараад өглөө ихэд цагаан хариутал болно да тий. Цагаан хариут. Өглөө босоход цагаан хариутай өвсний үзүүр мод тэр жигтэй шарлал ирж явах үед ер нь хэрийн хүнд за өвөл болох нь дэ гэж нэг бодол төрнөд. Төрнөд. За өвөл болно. Тэр үед өвөл болно доо гэж бодохгүй бол тэгэл тэнэгэл хэрэг болох. Хүн нэг 40 хүрээл тийм ээ 40 гараал 50 хүрээл хаад намар ирж энэ гэж бодох ёстой юм шиг. Намар болж энэ гэж. Өвөл болно доо гэж бодох ёстой шүү. Үхэндээ гэж бодох хэрэгтэй шүү. Үхэндээ. Тэгээд тэр 25 дахь судлалын үндэсний төв дээр надаас нэг 2 жилийн өмнө нэг хүүхэд надтай нэг хата хүүхэд нэг надтай уулзъя гэд хүсэлт гаргаад тэгээ би уулзахаар очлоо. 21 2-тай л охин байсан. 2 цаг тутам морфины тариатай байгаа хүүхэд надтай уулзаж ярилцахын тулд өөрөлдөө миний яриаг ойлгохын тулд өглөөний 6 цагаас хойш морфиныхаа тариаг аваагүй гинэ. Ойлгож байна уу те? Морфин даруулчаар бас дэн дум болчих тийм байл. Яриа ойлгохын тулд албаар аваагүй гэж. Та ярилцсан да. 22-та ирүүлдэ ч юм уу их тийм үзэсгэлэнтэй байсан болов уу гэмээр тийм байх. Одоо бол үзэсгэлэнтэйгэр бэрхэлтэй. Гүн би түрүү хэллээ 25 дараа муухай өвч. Арсны 25 дараа бас их хүндэлтэй. Намайг очиход бол бараг л нүүрнийхэн тал нь байхгүй юм. Тэгэл ярьж байгаа. Тэнгисэн байхгүй юу гэл. Манай аав ээж хоёр нэг тийм бизнес хийдэг байхгүй юу? Тэгээд бараагаа татгаад явцсан агуур нь би тэр имийг зараад
Би тэгээд их сургуулийн найзтай зарч зөндөө их борлогдсон байхгүй юу. Тэгээ би амар баярлаа гэрлүүг авч явахдаа өстой ямар их зарагдаа хоёлоо гой маружин авчидээ гэж гой марууж аваад тэгэртээ чи хонсон шүн миний чихээр амар хатгуулж өвдсөн байхгүй юу гэж ярьж байгаа юм л да. Тэр чихээр хатгуулж өвдсөн гэдэг нь бол анх тэр өвчнийх нь шинж тэмдэг өөрт нь одоо мэдэгдэж эхэлж байгаа юм тэр. Ээжэд нэрээ тэгээ шинжилгээ тэгээд ордоо энэ хавдар судлалын үндсэдүүдээр үзүүлсэн чинь айгүй хоочртой байсан бүр 2-3 сарын очирт. Тэгээ манай өвөө таньдаг хүндээ хэлж яагаад очрын урдуур оруулаад намайг үзүүлээд тэгээ шинжилгээ хийлгчээд эмчээс оншоо сонсчоод үзүүлж гараад явж хаад коридороор явж хаад манай өвөө уйлаад яваад исэн байхгүй юу. Би болохоор би ямар муу охин бэ? Уул нь би өвөөгөө асраал өргөж явах хэрэгтэй байтал өвөөгөө харин уйлуулаад явж явах гэж тэгэл бодоод явж исэн байхгүй. Одоо анх одоо өвчнийхөө он шиг эмчээс сонсоод өвөө нь уйлаад явж исэн тэр л. Тэрнээс хойш жил хагас 2 жил шахуу өвчнөдөө тэмцсэн ба. Дараалан 3-4 хагалгаанд орсон. Өвчин байдаг л юм л да. Зөндөө их байдаг. Хизээ ирэхгүй их газаргүй байдаг. Хэнийг нэг айлах гээд байгаа биш зүгээр л хороо ертөнц авхаан жамн юм аа л гэж. Хизээ хүнд ч учирч болдог. Худлаа гэдэг нь. Тэр охинтой би жоохон арай л наан уулзах хэрэгтэй байсан. Арай тулгацсан. Би нарай дор орцсон. Арай дор орцсон. 7 хоногт 2 удаа уушгийнхын усыг аваад усаар дүүрчдэг. Тэрүүгээр хатгуулна гэл тэрүүгээр нэг орилол ахи өвддөг юм шиг. Тэгэл байнгын нөгөө хүчтэй юм тариа юугаар л аваад яваад байгаа юм л. Уул нь бид нар хавдар тэр одоо хавдар тусцсан хүмүүстэй бүр сүүлийн шатнд орсон бол ер нь хичээл орд юм л да. Бурхны ишнээ тэр үхэл бэлтгэх, үхлийн йога, үхэл ямар процедураар явагддаг, юу бодож санах ёстой талаар хичээл орд юм. Гэтэ нэг шууд ордгүй юм. Нилээ хэд орсны дараагаар үлийн үрийг бол ерөөсөө ярьдаггүй юм тэнд. Ярих учиргүй л илүү том ертөнцийн жамыг нь ярих нь чухал гэдэг. Ойлгож байна уу те? Очоод хамгийн түрүүнд юу гэж хэлдэг вэ? Тэд нар өөрсдөө ингээд би хохирох гээд байгаа юм шиг боддог бол очоод хамгийн түрүүнд би ч гэсэн үхнэ л гэж ойлголт. Би ч гэсэн үхнэ. Яг одоо хорвоо дээр байгаа бүх хүмүүс 100 жилийн дараа хатвар нэгэн ч үлдэхгүй байх юм байна. Цөөхөн хэдэн л 100 гаруй настай байх юм байна. Мөн үү? Ер нь дийлэх нь бүгд шүү. Тэгэхээр үхэн гэдэг бол нэг тийм охироод байгаа ш бид тийм бүгдэрийг нь туулдаг гэдгийг харин бодох. Тэгээд тэр охин тэгсэн чинь харин хугацаа богино байсан болохоор ахын өмнө надаас нэг юм асуучлаа. Тэр бас нэг тухайн нөхцөлтэй нийцхээргүй л асуулт хариулт болж байгаа юм л. Үүлийн үр байд юм уу гэл асуу. Үүлийн үр байд юм уу гэл. Үүлийн үр байхгүй гэж лам хүн бас хариулж болохгүй юм л да. Байд юм аа л гэж хариулсан. Тэгээ тэр охин нэг үг хэлсэн. Авмуугаар байжээ гэж хэлсэн. Инээсгээд хэлсэн шүү. Тэгэл би гараа явсан юм да. Авмуугаар байжээ гэсэн. Тэгээд ээж автаа нуулзаад би тэгээд хүний аав ээжээ хоёрт хэлэх ёсгүй үгийг л хэлж байгаа юм л да. Юу гэж хэлсэн бэхээр одоо болно гэж хэлсэн. Өөрөлд асар их юм тариагаар зовоон байж одоо хамгийн уртаа бол нэг сарын нас байна л гэж юм л да. Айгүйх юм тариа хэлгэж. Одоо ингэж байлгаад ах хэрэг байна уу даа л гэж хэлсэн. Өвчин намдах тариг нь бол хийдгээр нь хэлэг гэхдээ ингэж шаналаад шүү дээ. Орой болохоор л хичнээн тариатай байсан ч гэсэн үгдэл одоо болно доо одоо болж. Намайг гарч явснаас хойш бараг л хэдхэн цагийн дараа хэд комд ороод ирсэн баг.
Маргааш өглөө нуцаараа тэгээ чинь би бүр тэсч чадахгүй байна энэ их одоо өвдөлт энэ байдлыг харж чадахгүй. Яах вэ? Ямар арга байна? Ямар ч арга байхгүй юм л да. Ямар ч арга байхгүй. Би тэр бүгдээрээ л яг туулах ч юм уу цаагүй юм байна. Яах ч аргагүй л гэж. Тэгэл орой энэ тэгэл амьсгал ураалаа гэж ярьсан л да. Манай төвс лам нар очиж толгой дээр нь өрөөл газар авах бүх юмд нь л явсан. Сүүлд нээж аав нэлжэл одоо зүгээр бид нэр хэрвээ охиноо өнгөрөхөд бараг тийм амьдрах урам үлдэхгүй байх гэдээс юм аа. Одоо бурхны шинь бид нэр их итгэж байна гэж л. Тэгээд одоо яг амьдрнаа. Дүүгийнхэн төлөө амьдрнаа. Тэр 2 жилийн турш бол дүүг нь зүгээр л зөнд нь хайцсан гэж. Зүгээр л зөнд нь. Яаж хоол идчихсэн, яаж бид мэдгүй. Бүх юмыг л тэр охиныхоо төлөө. Тэгээд энэс биш бид яаж амьдрах юм бэ гэдээсэн бол одоо яг амьдрнаа гэж л ярьж илээ. Тэгээд хороо ер нь энэ юм байна л да. Ер нь юм. Бид нар тэгтэл өчүүхэн жоох юмд л шантраал, хомтоол, имтрээл ялархаал те. Чи намайг ингэхдээ энэ юу ч ороод энэ батгай зовлон байдаг. Чанарын тань гэж энийг хэлээд байгаа. Хоруу хуурмаг юм байна да. Зовлонтой юм байна да. Бидний жаргал гээд байгаа зүйл нь нагшин зур урах төдий зовлон болчихно л гэдэг. Суугаад байхад босмоор санагдана л гэдэг. Босоод байж ятал суумаар санагдана л гэдэг. Тэгдэм байна да гэдэг. Суухгүй юм биз дээ. Сууж байгаа л босё л болт юм. Тэгээ босоод жоохон туссан сууяа л болт юм. Уулзмаар байна л гэдэг. Уулзаал жоохон байгаад одоо бүр холдё л гэдэг. Холдоол жоохон байнгут л өстэй. Ивэм нь юу мэн гэж эргэлт юм. Ийм л нэг юм. За мэрдэг дунгуул донгоо тагмад гэдэг юм. Мөн хусаа гэдэг. Агшинаар хэмхэрж байдаг. Хуурмаг, мөн хус. Хязгааргүй цаг хугацаа эдэртэй харьцуулах юм бол бидний амьдрал ингэх зураг юм байна. Ингэх зураг. Зовлонтой гэдэг. Зовлонтой гэдэг нь бол бидний зовлон бол ойлгомжтой. Яг өвдөж байгаа, хавдж байгаа тэр бол ойлгомжтой зовлон. Гэтэл бидний жаргал гэж бодож байгаа зүйл хүртэл урах төдий зовлон болчихно л гэдэг. Хоол идэж байхад сайхан мэд санагдана гэл жоохон үргэлжлүүлчих юм бол тэгэл яах гэж идвэл болдог ус. Тийм ээ. Таныг ямар. Одоо дуртай дуу сонсол жоохон байтал наатах унтраалдаа л болно шүү дээ. Урахуу зовлон гэж тэр. Баян тэр цочроод байх боломж юм л да. Нэг цочрохоор нэг жоохон гой санагдаж шүү. За тэгээд төрөн түгхүүн зовлон гэдэг нь болохоор бидний гарцаагүй туулах ёстой зовлонгууд байна л гэж. Өтлөх, үхэх, хайртаасаа хагацах, эс хүссэн лугаа учрах гэх мэт зовлонгууд байт юм байна. За энэ бол дунд төрөлхийдний ном байна. Дунд төрөлхийднүүд бол хорвоог бүхэлд нь одоо ийм хуурмаг яг бидний хас жаргалыг хангах чадваргүй гэж хэлдэг хороо чадвар гэдэг. Харин хүсгээ болоод тийм эний чанарыг нь таниад ингээд орчихтойгоо зэрэг маш их амар амгалан гарч ирнэ гэдэг юм л. Нирваны амар. Бидний сэтгэл дотор байгаа шунал нэжгээд болгон унтрахын хэрээр л амар амгалан өсөж аривчна гэж хэлж байгаа юм хэлдэг юм шиг. За өмнөх хичээлийн үргэлжил нэг юмрхүү. Тэгээд би энэ юуны талаар ярих гэж хэллээ. Одоо засал гүрмээ жоохаас нэг зүгээр засал гүрмийн талаар ярьсан шүү дээ. Энэ юу Бурхны номд жишээлбэл энэ би хэлээд л далдыг харахын төлөө бясалгал хийх юм бишээ гэж би яриад байдаг тийм ээ. Далдыг харахын төлөө энэ бол Бурхны шинэ туйлын зорилго биш. Бурхны шинэ туйлын зорилго бол сэтгэлээ хариуцах. Сэтгэлийн ариусал, сайн сайханд хүрэх, ёс суртахууны туйлд хүрэх энэ зорилго. Гэхдээ сэтгэлийн ариусалд ойртоод байхын хэрээр
нэг юм ташрамдна гэж байгаа юм шиг тийм ээ. Бидний сэтгэлд асар их тийм эрдэмүүд, чадварууд илэрч гарах юм шиг. Тийм ээ. Тэр гол зорилго нь бол биш. Бид нар яриад гэж та тэрийг мэдээд байсан, хараад байсан, далдыг харсан, тэгсэн мэгсэн хүмүүс байдаг шүү дээ, тийм ээ. Тэр хүмүүс бол гол нь тэр зорилго биш байхгүй. Тэр бороог хариулна гэдэг гол зорилго биш. Тэрийг яана гэдэг гол зорилго биш. Гол зорилго нь юу юм бэ? Сэтгэл ариун бах нь гол байсан. Бид нар нэг юмыг нэг яагаад байгаа маа. Жишээлбэл одоо нэг сүүл үед ингэж ярьлаа. Усвал амтай гинэ гэл. Хажууд нь сайхан үг хэлээд байхаар молекулын бүтцэн их сайхан байдаг. Муухай хэлээд байгаа их муухай яа. Тэгэд мэдгүй тэрийг тэгдэм үг юм мэдгүй. Тэгэд шийдвэрүүд нэг сан. Тэгэхээр зөв сайн ус ууя гэл. Юу лээ? Нэг авро гэдэг нэг юм байт юм аа гэл. Тэгээ муу сэтгэлтэй өнийх нь муухай муу авраатай, сайн сэтгэлтэй өнөөс тэгээ сайн авраад унтчихна л тэг. Та Бурхны номд бол ус бол амтай биш шүү танай. Энийг одоо лам хүмүүс ярих гэж ус амтай биш. Яаж ч энэ жумгаши буюу дөрвөн махуудын нэг энэ бол амьгүй зүйл. Тийм үү? Одоо яаж ч утсан гэсэн ингээл гэл татгшаа явж хараад тэгнэ гэж байхгүй. Хад чулуу амтай биш. Ус амтай биш. Таах нөлөөлдөг гэж. Тэгэхээр зүгээр саяны юмнуудаас харахад надад юу гэж харагдаад байгаа юм бэ гэхээр тийм ээ тэр усыг нөлөөлж чадаад байгаа нь зөв сайн сэтгэл байгаа шүү дээ тийм ээ. Тэг бүр их сурвалж нь тэр зөв мундаг сэтгэл тэгвэл мундаг зөв ариун сэтгэлтэй байя гэхийнхаа оронд сайн усыг нь ууя гэл. Тэр авраа нэг муу хүнийх муухай зөв үнийг сайн байд тэг сайн үнд маш өөрийнхөө авраа гоё болох. Өөрөө ариун сэтгэлтэй байя гэдэг нь бүр хамгийн чухал байгаа шүү дээ. Тийм үгүй юу? Өөрөө ёс суртахуунтай өөрөө сэтгэл нь хэрэггүй ариун болох юм бол гоё авраатай наалтах ш бүр ертөнцид дайны аврааг өөрөө бараг засахаар хэрэг байдаг бол тийм. Тэгээ Бурхны шний хамгийн үнэт зүйл эрхэмлээд байгаа тэмүүлээд байгаа зүйл нь тэр зөв сайн байх, ариун нинжин сэтгэлтэй байх. Энэ л хамгийн үнэтэй байх. Энэ лүү дөхөөд байхын хэрээр сая илээ. Тэр 84 мянган нисванасын зүйл унтраад байхын хэрээр бидний сэтгэлийн одоо айгүйх тийм потенциал байт юм шиг юм л нөхц. Ойлгож байна уу те? Одоо бодоод үзэл нэг хүн ингээл даалгавраа хийх гээл ингээл хийн гээл хийж чадахгүй бараг л өдрийн 8 цагийн өнгөрөөгөл те. За туллаа гээл барьж аваад нэг 5 цаг суухтаа ингээл 5 цаг дотор ингээл нэг тавиал, нэг барайл, нэг тавиал бүр өчнөө цаг нь. Тэг яг хийлээ гэж яг төвлөрөөд хийсэн хугацаа нь бол үнэндээ бараг л нэг бүр яг төвлөрсөн бүх минутоо ихшнүүдийг нийлүүлэх юм бол бараг 30 минутын л ажил болж байгаа. Тийм ээ. Гэтэ тэнд суусан хугацаа нэх юм бол 4-5 цаг. Яг ашигтай ажилласан. Тэгэхээр ч хүн нөөц байсан байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл тэр илүүд л хэрэггүй юмнуудыг аваа хийчих юм бол хүний оюунд өчнөө чадвар гарч ирэх байсан байгаа шүү дээ, тийм ээ. Бид нэр хэрэггүй юмд л зарцуулаад байсан болохоос шүү, тийм үү юу? Тэгэхээр яг ижилхнэр бидний энэ 84 мянган муу сэтгэл гэдэг маань, нисванас гэдэг маань бидний оюуны өөрийн одоо бүхий л боломжуудыг л бүхий л нөхцлөөр л хоошин татаж чангааж түүтгэрлэлт юм шиг юм л да. Түүтгэрлэлт. Эдгээр нь тэр нөгөө зангилаанууд нь тайлагдаад тийм ээ тэр уяанууд нь тасраад эхлэхтэйгээ зэрэг бидний оюунд бол 40 чадварууд илэрх юм шиг. Одоо жишээлбэл Бурхны шинэд за онш гэл нэг ойлголт байдаг л онш гэдэг бол илт мэдлэгч. Илт мэдлэг гэдэг бид нар оюуханаараа шууд юмыг мэднэ гэж юм гардаг л. Тэгээ ялгаатай нэм байдгийн шүү. Зүгээр ингээл Бурхны номд бол тэр илт мэдлэг гэдэг зүйл бол за зарим хүнд байхгүй яг ямар шиг юмд бол нэг мундаг чадвар юм шиг юм биш. Онш гэдэг бол маш тодорхой зүйл. Тэрний тодорхойлт нь ойлгож байна уу те? Тэр яг юу юм хэрхэн олдгийг маш тодорхой. Өөрөлдөө хүн ингээд санамсаргүй байдлаар ингээд дун гэл юмыг хардаг, үздэг, мэдэрдэг те.
Тэгэл нөгөө бит ба экстра сенсор гараад байгаа. За ихтэй энэ да нэг тим юм уу дам юм уу да тийм биш. Онш гэдэг илт мэдл оюуны нэг аюу өндөр чадвар байна шүү дээ тийм ээ. Тэр бол нүдээр харж байгаа мэт шууд л харна. Бүдийн шинэ тайлбарт гарч байгаа шүү дээ тийм ээ. 6 илт мэдл байна гэдэг. 6 илт мэдл гэж. 6 илт мэдл за эхний 5 нь бол игэл хүнд байж болно гэж хэлдэг. Игэл хүнд байж болно. 6 дахь нь бол хутагт хүнд байх хэрэгтэй гэдэг. За игэл хүнд байх хэрэгтэй бидэрт байж болно гэсэн зарчим байд. Энэ бол төрхөөсөө л тийм илүү хүн төрдөг биш. Хүн болгонд байх боломж нөөцийг ашиглаж чадах юм бол хүн тийм чадвартай болно л гэдэг. Ойлгож байна уу те? Ялгаа байгааз. Жишээлбэл одоо энэ бүх оншууд бол нэгдүгээр диан гэдгийг заавал олж ижил онш гэдэг илт мэдл гэдгийг олох хэрэгтэй. Нэгдүгээр диан. Нэгдүгээр диан гэдэг төвлөрөл оюуны чадвар нь төрхнө шүү дээ. Нэгдүгээр диан. Нэгдүгээр диан төрхийн тулд бидний хүсэл ертөнцийн шунал заавал ил ажиллах нь унтрах хэрэгтэй байдаг. Ойлгож байна уу? Хүсэл ертөнцийн шунал шүү дээ тийм ээ. 5 метр хүн шунал бол ил ажиллах нь унтрах хэрэгтэй байдаг. Ил ажиллах унтрахчтайгаа зэрэгэл амар чимээгүй нам гүм төвлөрөл айгүй чадварууд үүсдэг юм байна л да. Тэгээд зүүрлэх юм бол одоо жишээлбэл би зүгээр тайлбарж байгаа. Одоо бид нар нөгөө амьсгал дээр төвлөрнө гэдээ яриад байна шүү дээ. Амьсгал дээр төвлөрнө. Амьсгал авлаа, гарлаа гэл авлаа, гарлаа гэл. Амьсгал дээр төвлөрөөд байхын хэрэг төвлөрлийн нэгтрэл нэгсээд ундаг байхгүй юу? Амьсгал нэг бодох шиг. Бид ингээл нэг амьсгал нэг хараад нэг иш хараад нэг ингээд байна шүү дээ тийм ээ. Төвлөрөөл байхын хэрэг нэгж хугацаанд оногдох анзаарга гэх юм уу тийм ээ. Дүрдлийн одоо тоон олон болно гэсэн санаа байна. Анх амьсгал дээр төвлөрж явах авлаа гарлаа гэл нэг л анзаарах төдий байсан болвол төвлөрөл нэмэгдээд эхлэхийн хэрээр амьсгал авж эхэлж байна, авж байна, авсаар байна, аваад л шүү, авж гин, за авчлаа. За буцаага гаргалаа, гаргаж гин, гарсаар ойлгож байна тийм ээ. Бид нар ингэж анзаарах завгүй байдаг хань өмнө бол авлаа гарлаа гэл нэг юм бодол дөнгөн данган төрж амжих шахуу байдаг гэсэн болов сүүлд нь тэр хүний цаг уртасч байгаа мэт тийм олон оюуны үйлдэл анзааргыг нэг амьсгалын хооронд л хийгээд ахна шүү дээ. Сүүлд нь бүр амьсгал аваад гаргаад дахиад авахаас өмнөх тэр хоосон дээр хүртэл тогтож эхэлтیں۔ Ойлгож байна уу? Бид нар тэр хооронд бол анзаарахгүй. Тэгтэл одоо авлаа, гарлаа. За амьсгал аваагүй байна, байж ин шүү, тэ. Эхлэегүй байна. Одоо эхэллээ. Ийм одоо нэгтрэлтэй болж эхэлж байгаа юм. Ийм олон зүйлийг анзаарч эхэллээ. Төвлөрөл нэмэгдэнэ гэж одоо иймэрхүү. Тэгтэл юу гэдэм аа илт мэдл гэдгийг би зүгээр зүүрлүүлээд хэлэхэд тэрдийн юм сэтгэлийн илт мэдлээ дахиад нэг өөр юм. Одоо ингэдэм байна. Бидний дотор байгаа ухамсар гэдэг нэг юм материалыг бус нэг хүртгүүн чанартай юм байна гэж хэлж. Ухамсар гэдэг. Энэ бол тарих биш, мэдрэл биш, ухамсар гэдэг нэг юм байна. Тэр зүйл бол гадагшаа юмыг хүртэж явахдаа за хамгийн их түгээмэл хэлбэр нь бол гадагшаа гарсан сувгуудаар дамжиж хүлээж авна гэдэг. Энийг өгөхөр нүдний эргэтэн биш тийм ээ. Нүдний энэ эргэтэн далдын мэдрэлийн тэр тогтолцоо нь гадна байгаа дата мэдээл гэрэл хугарал хэлбэр дүрсийг боловсруулаад доторг нь тэрийг нь ухамсар гэдэг зүйл нь шууд хүртэж авна. Ойлгож байна тийм? Үнэр амт эднэрийг бэлдээд уг нь ухамсар түүнийг хүртээд заавал эргэтэн байж хүлээж авна гэж. Эргэтнүүд нь түүнийг боловсруулад өгнө. Тэр эргэтэн ажиллаагүй хөгжөөгүй хүн байх юм бол түүнийг хүлээж авах чадваргүй болж. Дотор уу ухамсар. Хоёр дахь одоо ухамсар юм сүзэдлийг хүртэх ямар боломж байна гэх юм бол төсөөллөөр гэдэг. Төсөөллөөр гэдэг нь энэ 5 метрүүгээр бидний юм сүзэдлийг хүлээж авдаг боловч энэ бол айгүй хязгаартай гэж юм. Нэг ханны цаана ороход бид нар харахаа байждаг. Километрийн цаана дуултахаа болчихдаг тийм. Тэгээ юмыг яаж тэгвэл хүлээж авч мэдэрч болох юм бол түүний талаар бид нар ойлголтыг төсөөлд юм аа л гэж хэлж байна. За энийг бид нар дараа нь дэлгэрэнгүй ярьж болно л. Одоо жишээлбэл Марс гарыг бид нар нүдээр хараагүй тийм ээ. Марсын талаар хөрөмтлүүлсэн мэдээлэл болгон дээр цуглуулад бид нар Марс гэдэг нэг юм байдаг гэсэн төсөөлтөй болж байгаа шүү дээ тийм. Аливаа зүйлийн талаар төсөөлж байгаа маань
тухайн зүйлийг хүртэж сэрж мэдэрч байгаагийн нэг хэлбэр мөн гэж үзэж байгаа. За. Агуул 3 дахь боломж нь юу юм бэ гэхээр энэ ухамсар маань энэ тодорхой эрхтний сувгуудыг ашиглалгүйгээр өөрөө зурж төсөөлгүйгээр ухамсар өөрөө шууд юмс үзэгдлийг хүртэх боломж байд юм а гэж хэлдэг. Энэ сэтгэлийн одоо элт мэдл гэж хэлдэг. Идш гэж, юмон гэж, ижийн онс гэж сэтгэлийн элт. Сэтгэлийн элт мэдл гэдэг энэ зүйл маань бид нар бүгдээрэнд байдаг. Бүгдээр нь байдаг боловч одоо энэ байж тээ тийм ээ. Энийг 360 хуваасны нэг үлээ 65 хуваасны ч үлээ нэг их шин төрдгөө гэж. Тийм богино хугацаанд дэрдийн юм буюу сэтгэлийн элт мэдл гэж зүйл маань төрөөд байхгүй болж байна. Маш богино хугацаанд хүлээгээд авчдаг гэсэн үг байхгүй гадаа тийм ээ. Тэгээ ийм богино хугацаанд хүлээж авсан болохоор түүнийг хүлээж авсныгаа бид нар өөрсдөө боловсруулж чаддгүй гэдэг. Бид нар өөрсдөө түүнийг боловсруулж чаддаг. Тэгтэл төвлөрөл нэмэгдээд байхын хэрээр бид нар тийм ээ энийг 65 хугацаанд бид нар хүлээж аваад байдаг байх нь шүү тийм ээ. Түүнийг маш холын дууд. Сайн биний ярьж байгаа тэр 6 элт мэдл гэдэг эхний 5 нь бол маш холын дуу дурсыг хүлээж авах. Маш холын дуу дурсыг хүлээж авах. Дууг хүлээж авах. Маш холын дурсыг хүлээж авах. Шууд харчна гэдэг. Хүлээж шууд харчна гэдэг. Сэтгэлдээ цаг хугацааны үед өнгөрснийг шууд харна гэдэг. Бусдын сэтгэлд юу болж байгааг шууд харна гэх мэт чадварууд бид нар төрж болно. Гэтэ яаж төрд юм бэ гэм бол заавал хүсэл шунал тодорхой хэмжээнд унтарч байж ээж төвлөрөл 1-р дяан хүртэл хөгжиж байж ээж нэг юм уу 2-р дяаны төвшөнд хүрсэн төвлөрөлтөө хүн өчүүхэн шандал бясалгал хийсний үр дүнд бол 6 элт мэдлийн эхний 5-ыг олчиж болно гэдэг. Тэгэхээр эндээс харахад бол тэр юм үзэж харна марна гэж хэлээд байгаа тэр элт мэдл хэрэг ярих юм бол энэ элт мэдл нь бид нар бүгдээрэнд байгаа оюуны нөөц боломж түүнийг одоо нөгөө л шунал хүсэл буурч байж төвлөрлийн төвшин нэмэгдэж байж ээж ийм чадвар бидэрт одоо оюун ухаанд өөртөө байгаа гэсэн юмрхүү санаа юм шиг. Энэ бол элт мэдлийг хэлж байгаа юм л да. Мэрэг төлөв бол бас өөр л байх л та. Арай өөр. Тэгээ элт мэдл шууд харах марах гэдэг бол байд. Дахиад хэлэхэд ихтэй бурхны шин эний төлөө голж яваад байт юм биш. Бидний сэтгэл засагдаад зарчимтай болоод зөв болоод тийм ээ инэрл нэгүсэл ёс суртахуун эдгээр хөгжөөд байхын хэрээр бидний оюунд урд хожид байгаагүй тийм өндөр чадварууд илрээд эхэлнэ л. Гараад эхэлнэ л. Иймэрхүү юм да. За тэгээд өөр юу лээ? Бөөгийн талаар хаа. Бөөгийн талаар би ихтэй бүрэн тайлбарлаж чадахгүй. Зарчмын санаа нь бол зүгээр энэ миний бодол шүү. Ийм юм байна л. Би өмнөх хичээл дээр энэ хэлж ирсэн гэж. Бурхны шашин гэдэг маань ямар нэгэн тэр нь юу байна хамгаалах юм бэ? ертөнцийн эзэн байна уу? Далдын ямар тэнгэр онгод байна уу? Нэг юм бурхны шашны гол зорилго нь ямар нэгэн далдын эд шидтэй харьцах. Тэгээд түүн дахил юу юм уу өргөд юм уу бол түүнд итгэдэг санаж бай тиймэрхүү байдлаар түүгээр авруулах ийм биш байхгүй юу бурхны шашин. Ямар X байна, Y, альфа, бета ямар ч нэртэй байж болно шүү дээ тийм ээ. Нэг тийм далдын эзэн байдаг. Тэгээд тэрэнд яагаад тэгээд тэр энэ биш. Бурхны шашин гэдэг бол хүн өөрөө муу сэтгэлээ арилгах. Хүн өөрөө зөв сайн сэтгэлийг хөгжүүлэх. Тэгээ хүн өөрөө асар өндөр ариун түвшинд хүрэх ийм замнал байна л гэж яриад энэ хамгийн чухал. Тэгээ тэрлэг шинүүд бол тэгэл тийм л одоо эд шид эрхшээсэн тийм далдын эзэн байна. Ямар зэн бүрийн нэртэй байж болно шүү дээ тийм ээ. 33 тэнгэр гэнүү 99 тэнгэр гэнүү даа тэр хайрхны сахиус гэнүү энэ хайрхны сахиус гэнүү лус савдаг гэнүү хамгаалах. Хамгийн гол нь тэгээд түүнийг яагаад л би сайхан болно биш бурхны тэр байдаг баха. Байж болно л гэж. Гэхдээ бид нар өөрсдөө зөв ариун болж байж бид нар өөрсдөө инэрлийн хүсэлтэй бид нар өөрсдөө өөрийнхөө сэтгэлийг одоо гэгэрэл төрөх ёстой магадгүй бурхны шашны зорилго өөр.
Тэгэхээр Бурхны шин одоо нэг ямар нэгэн онгод тэнгэр инээ тэрэ мөнх тэнгэр юу гээл тэнтэй харьцаал би нэг дээрээс шариад байсан. Тэр заслууд нь тийм нэг инээдтэй байх нь одоо сонир санагдаад байд. Муу үлийг төвчих нь хамгийн гол юм байна. Муу үлийг төвчих. Гэрт чинь нэг тим юм байна. Тэрийг гаргаад хай гэж ярих юм байна. Олон тохиолдолд. Уул нь Бурхны шинд бол нэг муу үлдэл хийд юм байна. Чи тэрийгэ зогсоо. Тэрийгэ гаргаж хаяа л гэсэн. Чам тийм нэг муу зуршил дадал сэтгэл байна. Тэрийгэ гаргаж хаяа л гэж гол нь хэлэх учиртай. Түүнээс гэрт байгаа нэг юу байдсан байгаа нэг юм улаан онгийн цэнхэр ингийн гаргаж хайл бүх юм сайхан бол тэр л хорлоод байсан гэх юм бол Бурхны шний одоо тэр үнэт сургаалыг нь бол бас арай л үнгүүдүүлж байгаа маягтай юм шиг. За гэхдээ Бурхны шинд лус савдаг инээ тэрэ тийм зүйл байдгүйг бол байна л гэж үзтээ. Бурхан шинийг нэг хацах шаардлагач байгаагүй. Шаардлагач байгаагүй. Одоо жишээлбэл ямар ч эрдэмтнээс харь гариг дээр амьдрал байгаа юг бол баг байна л гэж хариулна. Яг бол энэ хязгааргүй орчлон ертөнцид тийм ээ. Хідэн тэрбум, квинтерлэн, квантерлэн одод гаригс байгаа тохиолдолд дэлхий дээр амьдрал үүсч болсон юм чинь өөр хаа нэгтэй алсын гариг дээр амьдрал үүсчих болно л гэж чамд болно. Тэд нар дэлхий дээр ингээд нисдэг тавг магвар ирнүү хөл тустай асуудал. Зүгээр зарчмын үед аливаа нэгэн гариг дээр амьдрал байж болох уу гэх юм бол ямар ч эрдэмтэн зарчмын үед байж болно гэж үздэг. Одоо энэ тохиолдолд тэр гариг дээр байгаа амьтад ямар шүү нүдтэй амтай хэлбэртэй гэдэг бид нар таа харахгүй болчих юм л да тийм үү? Тэр хувьслын онол нь ямар маягаар явсан, яаж явагдсан, тэр гаригийнх нь тийм ээ одоо геологийн ч юм уу хим физикийн төлөв байдал нь ямар ч юм таталцлын хүчин ямар ч юм тэр болгоноос болоод ямар ч дүр сэлбэртэй амьтан байж болох байхгүй да. Би зүгээр барууны энэ хайр гаригтай киног л харахаа би боддیں۔ Хүмүүс зоргоороо төсөөлдөг байхгүй юу? Тэ хайр гаригийн амьтан гэдэг нь бол ийм хамар мамартай хараараа хүчнээ янзаар төсөлж. Цаа санаа хайр гаригийн амьтан байж болно. Гэхдээ ямар гэдгийг бол бид нар мэддэг. Тийм болохоор тэр хайр гариг дээр янз бүрийн амьдрал байж болж байгаа юм чинь одоо юу гэсэн санаа байх юм бол бид нар Тэнгэрийн мэд санагдам тийм бас нэг юм гоё сайхан гэдэг юм уу үгүй бол илүү амар амгалантай тийм амьдралын хэлнэр бас байж болох юм байна. Тэнгэрийн орн байж болох юм байна. Илүү их зовлон зүдгүүртэй амьтны төрөл зүйл бас байж болох юм шиг. Байж болох юм шиг. Гэхдээ ер нь зүгээр лус савдаг инээ тэрэ одоо жишээлбэл бид нар 300 жилийн өмнө ням бактери гэхэл бид нар мэддэггүй байсан мэт хүн төрлөختөө. Ням бактери мэддэггүй байсан. Тэгтэл тийм амьтан байсан юм байна. Тэгэхээр лус савдаг бидний нүдэн тарагдахгүй бодгаалын хэлбэр байж болно л гэж хэлж байна. Гэхдээ гол нь тэр бодгаал байж болохоос биш тэр нь л бидний бүх юмыг шийдвэрлээд байдаг тийм ээ. Тэрнтэй нөхөрлөх юм уу түүнтэй тэмцэнэ гэдэг маань бидний аз жаргал ирээдүг шийддэг зүйл ерөөсөө биш. Тэр өөрсдөө л нийгмээ байгуулад гэр бүлээ одоо бид өөрсдөө ёс суртахуун бид нар өөрсдөө явдал мөрөө зөв сайн байлгах гол санаа тийм ба. Одоо хүнийг муу юм хийсэн байг л дээ. Тэр муу юм хийгээд тэр муу юм хийснийхээ үр дүнд жишээлбэл төвпөөр хүний толгой зөгцсөн. Үр дүнд нь төвпөөрөөгөө хүнээр цохиулах шаардлага одоо үр дүн ийм болж. Тэгэхээр хүн ингээд за чи төвпөд болно. Хинээр цохиулах вэ? Доржоор цохиулах вэ? Балбараар цохиулах вэ? Дээвэр дээрээс нь тоосоо өөрөө унж ирэх үгээл тэнгүүтэл нь яг үндэ ялгаатай юу? Ялгаагүй л байхгүй да. Хохироод бид нар дуусч байгаас л байна. Бурхны шин хүмүүс хэлээд байгаа шиг чөтгөр шулан минь тэрэ байж болно л гэлж байж болно. Хамгийн гол нь юу гэсэн бэ гэхээр гэхдээ хүн өөрийн үйлдэл нь ирээдүг шийднэ л гэлж байна. Ойлгож байна уу те? Хүн хэрвээ зөв явдал мөртөө байх юм бол
1000 түмэн чөтгөр шулам дотор орооч гэсэн хорлогдохгүй. Заавал үүлийн үрийнхээ хариуцлагыг хүлээн өгөхөөс ш тийм ээ. Би хичнээн зөв юм хийсэн бай, намайг хорлоод чадах шулам гэж байхгүй, чөтгөр гэж байхгүй. Эсрэгээр би хичнээн муу юм хийсэн байх юм бол баг намайг ямар ч ял шийтгэлгүй өнгөрүүлэх бурхан ч байхгүй байна. Ойлгож байна уу те? Заавал үүлийн хариуцлага ер нь хүлээх учиртай юм аа. Тийм болохоор одоо бидний нэг аимшиг кино манаас хараад би ингээд төчнээ зөв яа надаас харалцахгүйгээр намайг хорлцдог чөтгөр шулам гэдэг л бурхны шүгүсгэж байгаа. Чөтгөр шулам нүдэнд харагдах янз бүр байж болно. Тэгэхээр яаж хорлогдохгүй байх юм бол гэх юм бол чи өөрөө зөв явдал мөртэй байл гэж. Буруу явдал мөртэй байх юм бол чөтгөр шуламж хорлцож болно, дорж хорлцож болно, дээвэр дээр байсан төв би өөрөө унж ирээ чамайг хорлцож болно. Хамгийн гол нь шалтгаан нь чамд өөрт чинь ба. Чиний үйлдэл ба. Иймэрхүү юм шиг. Зүгээр бөөгийн онгод ороод ямар нэгэн оюун ухаан бидний эзэмдэхийн үед бол бурхны шинж ийм зүйл байж болно гэж үзсэн. Байж болно. Тэгээ гол нь юу гэж яриад байд юм бэ гэхээр аюултай гэдэг. Аюултай. Аюултай гэдэг нь цаад орж ирж байгаа бодгаал ямар бодолтой санаатай юу бид нар мэдэхгүй шүү дээ гэж. Ойлгож байна? Ямар хорлох чанартай яа. Тэвштэй л одоо ингээр дэв шүү. Эмээ өвөө эднэр нь болоод орж ирэх байдаг л гэдэг. Энэ газрын эзэн инээ тэрэ байсан тийм одоо зүгээр яриа шүү. Энийг би баймаар итгээд байгаа зүгээр яриа. Зүгээр ладаглаа зүгээр л газрын эзэн энэ байшинд орж исэн юмнууд хідэн үе дамжаад айл байцдаг гинэ. Бити яагаад байгаарай. Гэтэ тоохгүй бол тоох би бол тоодгүй л дээ тийм баг итгэдэг ч хөхтэй зүгээр байдаг гинэ. Тэгэхээр тэр үр удам эмээ бүх юмыг харж ирсэн. Тийм болохоор тэдний нэрийг бариад тийм ээ. Тэдний яриаг яриад тэгжсэн шүү дээ ингэж гээд ороод иж бас болно л гэдэг. Ойлгож байна уу? Тэглэнгүүт лөө өстө өөр хүн мэдэх учиргүй яг миний эмээг илж байгаа илж ин тэгэхээр энэ мөн байна. Бодох ёстой албатай биш гэдэг. Хамгийн гол нь хүн өөрийнхөө оюун ухааныг захиранжлоодох хүн өөрийнхөө үнийг одоо хөгжүүлэх, хариуцах гэдэг нь хамгийн чухал болохоос биш. Юу нь мэдэхгүй нэг оюун ухааныг оруулж ирээл тэрнээс юм лавлаал тийм ээ. Тэгэхээр тэр бидний ирээдүг шийдээд нэгдэг маань утгатай биш ээ, зөв биш ээ л гэж хэлдэг. Тэгээ бурхны шинд бол ихтэй яг ижилхэн зам бол байдаг. Та нар мэдэн дээ тийм ээ. Жишээлбэл тэр юу гэдэг лээ? Чойжин болгоно. Гүртэн сахиус чойжин болгодог. Тэр зарчмууд бол яг л ижилхэн шүү дээ. Яг л нэг хүн өөрийнхөө биед өөр ухамсарыг оруулж ирж байна. Гэхдээ нэг ялгаал. Юу гэж хэлдэг вэ? Тэр хянагдсан сүмсээ гэж хэлж байгаа. Товчтой бол. Ойлгож байна. Хянагдсан гэдэг маань хэн орж ирж байгаа тэр яах учиртай энэ бол хянагдсан гэж байна. Тэгээ ер нь яа гэмээр бурхны их мундаг лам нар их мундаг одоо бяцлал бүтээлийн өндөр түвшинд хүрсэн хүмүүс маань хүн амьтныг хорлоол байдаг тийм нүдэнд харагдахгүй тийм амьтад их номготгодог гэдэг юм л да. Номготгодог. Дардаг гэсэн. Дарна гэдэг маань халаад хятад яхахын нэрхээс илүүтэйгээр тэднийг тангарахт оруулна гэдэг. Тангарахт оруулна гэдэг маань ёс суртахуунд оруулахыг хэлж байгаа. За. Өөрөө ялчхна шүү дээ тийм ээ. За нөхөр минь. За чи энэс хойш хүн амьтаа хорлохгүй шүү. Та хорлох юм бол би яан шүү гэд нөгөөдөл нь андгаа өгдөг. За энэс хойш би хорлохгүй. Харин таны шавнарт юм уу? Таны үйлс явдалд би туслах болно. За тэгэх юм бол бидний шавнарч юм уу чамд бас хариу дахил өрөх болно ч гэдэг. Тийм харилцаа байдаг бахна шүү дээ тийм ээ. Итгэхгүй байж болно. Итгэх юм бол бидний нүдэнд харагдахгүй маш хүчтэй хүмүүн бусууд байдаг хүмүүн бусууд. Тэд нар бол хорлох нь бүр баг дийлэх гэж. Тэгтэл тийм хорлох чанартаануудыг их өндөр мундаг бяцлал харсан лам нар номготдоо гэж. Номготдонгуутлаа тангарахт оруулна гэдэг нь бол ёс суртахууны мөрдлөгтэй болгочих. Тийм мөрдлөгтэй болцсон юм нь хорлохгүйг хандгаад. Тэр хүмүүстэй эргээд тэр гүртэн сахиусууд бол холбогдоод юм хүм мэдээлэл зэдэлэл асуух лавлах юм бол байж болно гэж. Огт тийм андаа тангарахт ороогүй юм ямар нөхөр орж ирээд юуг яагаад яаж эзэмдээд яахыг бид нар мэд харахгүй юм биш үү? Одоо их ойролцоо жишээ гэх юм бол энэ юу аахгүй юу? Үкүн биш үү те? Тансан лам үкүн хоёр шүү дээ тийм ээ. Энэ бол яг л одоо сахиус маягтай шүү дээ ерхэд.
Тансан бүхэн бол бас тийм томоотой нөхөр биш шүү дээ. Тийм үү? Алчаа л гэдэг тийм. Тэгээд баг алчаа дараа нь шалах гэдэг байгаа байхгүй юу? Эвгүй штэ алчил да юмыг яаж мэдхүүгээд. Тэг чи болохгүй зү чи ёс суртахуунууд болохгүй зү. Гэхдээ тэр инэтэг зорчих урт удаан замын турш барцад цаадыг хайханд бол үг юм бол амар чадaltaй байна. Тэрийг номын хүчээр тангарахтар болчихж байгаа. Номын хүчээр. Чи хорлож болохгүй шүү гэдээ андгаа гэд авчиж байгаа юм. Иймэрхүү л маягтай. Тэгээ нөгөөх нь тэгээд хамгаалах. Гэтэ муу юм хийж болохгүй. Тэр гүртэн сагуусуудын зүйлүүд маань бол гэгэрцэн тийм санаатай биш шүү дээ. Гэтэ чадaltaй гэдэг. Гэтэ тангарахт орцсон. Янз бүрийн Монгод орж иж яхад бол хорлох, морлох яах бид нар мэдэхгүй шүү гэж л. Тэр нь тэгээд оруулаад авах юм бол улам эзэмдээд идэг гэж магадгүй шүү л. Би гэхдээ янз бүр юм. Үнэхээр юм ороод байгаа тохиолдолч байх шиг байна. Орохгүй зүгээр тэр жигтэй жүжиглж байгаа тохиолдолч бас байх шиг л байна. Нэр. Одоо эртүүд зургатаар гарч байгаа нэг хүн ингээл онгод нь ороод тэгэл ингээл одоо чи миний эргэлздэг зүйл ба штэ тий. Хүн ингээд онгод нь оронгууд л ингээл нэг амар имээ хоолоогоор яриад байгаа штэ тий. Имээ хоолоогоор аялахтай бүрээд ч юм уу имээ бол би зүгээр гайхтай. Тэгээ яг хариулт юм байдгүй. Энэ бол жоох эргэлзээтэй санагдав. Хүнээсээ жоох нэг юм бүр ингээд харин сэтгэлийг эзэмдэхийн тулд албаар хоолоогоо албаар аялгаа өөрчлөлт хийгээд байна уу? Түүнээс биш. Түүнээс ч одоо ингээд 80-та эмээ насвараад тэгэл тэр сүнс нь 80-та эмээгээрээ л яваад байна гэж байхгүй шүү дээ тийм ээ. Тэг чин шин төрөл авна, залуу хөвгүүн болчих болно тийм ээ. Яач ч болно. Түүнээс ингээд нэг үгээл тэгэл яг тэр өх үедээ ямар байсан яг тэрийн шигээ ингээд мажик наад ч юм ингээд яваад байна гэж. Одоо би захын жишээлээд одоо миний хоолой шүү дээ их муухай. Тийм яруу бус дуутай юм баггүй би. Энэ хоолой бол миний өмнөх төрөлтөйж холбоогүй тийм ээ. Зөвхөн энэ насны хоолойны хөвч одоо энэ дууны одоо нэг юм хүүрнэх хэрэгтэн байна да тийм ээ. Энийг л ажил байхгүй юу? Одоо хүүхэн хилэн байд юм уу? Хилэн норд юм уу? Шүд тагнаа норд юм уу? Олон юм орж штэ тийм ээ. Энэ олон юм ороод энэний үр дүнд яг миний хоолой гарч байгаа. Хоолой. Тийм биз дээ. Өөрөлд яг энэ насны яг энэ материалыг биений яг энэ аппаратнаас гарч байгаа дуу байхгүй юу? Энэ аппаратнаас гарч байгаа дуу. Тэгээ үхтэй зэрэг энэ биеийг бид нар орхино үст. Энэ аппаратыг хайчихна үст. Тэгээс миний сүнс дахиад энэ хоолоотойгоо ингээл энэ хүүхэн хилэн байхгүй үст. Нэрнгээсээ нэг бүрээд юм 200 жилийн өмнөөс тэгэл тэр эмээ хоолоотойгоо эмээгээрээ л яваад байна. Шин төрөл. Үгүй бол тэгэд нэг удаа төрөл аваад тийм хүмүүс ингээл нэг удаа төрөл аваад тэгэл үхэл нэг газар очиж тийм үү. Тэгэл тэр төрөл авахта хаанаас ирсэн. Мөн өмнөх төрөл гэж байд юм. Тэр нэг Осло хороогийн нэг юм бүтцийн тайлбар олж ирэх хэрэгтэй шүү дээ. Би асуумаар санагдав. Үхэл нэг газар ингээл байж идэг. Ингээл нөхдүүд ингээл эцэг хүүхдүүд сууж идэг. Гятад хүмүүсийн эцэг хүүхдүүд нь хаана идэм бэ? Тэ? Тэднэрсний газар байдаг л байлгүй тэ. Тэгэхээр тэднийг хүндлэх юм бол тусалдаг. Хүндлэхгүй бол яагаад би л авдаг одоо ингээл үхчихэл тэгэл хүүхэд ачцсан эдрийг намайг хүндлүүл туслаад хүндлэхгүй бол туслах байхгүй зү. Тэг юу ч хийсэн гэсэн л тусалчих гээл зайлвал дэрвэг хэрэл явна та тэр дээрээс наашаа. Тэгээд найгуу арх тамхи. Нэг сүнс нь орж ирж байгаа ш тийм ээ. Нэг сүнс орж ирснээр арх жууж тамхи татчихл яваад. Гэхдээ ер нь зүгээр архинаас хамааралтай байхад тийм сайн гэдэггүй үстэй. Хороод ч архинаас хамааралтай байна, тамхинаас хамааралтай байна гэдэг нь бас нэлээд муу талдаа нэлээд тийм өөрөөр хэлбэл энд ямар ч нэг гэгэрл, ариусл, ёс суртахууны тийм хэмжүүр байхгүй зүгээр л үнэн шоуч нөхөр орж ирж байгаа. Юу арх тамхи гууж яснаа гэл тэгэл шүү даснаа гэл хатны сүнс гэл хатан болно. Гэхдээ одоо яг яаж яадаг нөхөр юм бэ гэх. Яг яад юм та хаана байдэн дэр тийм.
Ийш орж ирж арх угаад тэгээд өөр наанаа сууд юм уу яа. Чингис хааны аваад орны бүгдээ ирсэн. Тэр үрс гайхсан шүү дээ. Бүгд нөө 9 өдрүүд бүгд байгаа юм. Тэгээд энийг бүгдээ Чингис хаан өөрөө хүртэл хэлсэн шүү дээ. Бүгдээ бүгд байгаа шүү дээ. Харин одоо тэр нөхдүүдгээ яг юу хийж явд юм бэ? Тэгэхээр хамгийн сонин тэр ууж идсний чинь дараа тэр юу гэдэг үлээдээ одоо тэр оролж моролсон хүн зүг зүгээр үлддэг юм байна л шүү дээ. Гэхдээ тэр тэгээд одоо яг юу хүн уугаагүй байсан бол зүг зүгээр л байх байсан шүү дээ. Тэгээ ууж учаад тэгээд өөрөө ингээд үлдээ тэр баг маг шиг юм авахаараа. Гүг арай одоо миний хэлж байгаа санаа нь хүн одоо арх уугаад согтохгүй байх тэр чадвар гэж юм одоо ерөөс арх уухгүй байсан бол бас зүгээр л авах байсан биз дээ. Тэр нэг тийм гайхуулах гэдэг бид нар нэг хэмжүүрөө шүү дээ тийм ээ. Хүн зөв шударга байж чадсан. Тийм ээ. Бусдыг инэрх нэгүсэх сэтгэлтэй байж чадсан. Арх уугаа согтохгүй байж чаддаг гэдэг энэ айгуу тийм дээгүр зүйл мөн үү? Тийм одоо бид нар хэлж шүү дээ. Энэ бол амар хичээнгүй айгуу нямбай. Баста энэ хүнээр л энэ засвараа хийлгээ шүү гэж бид нар хүндэлж шүү дээ тий. Айгуу нямбай. Энэ бол нэг тийм бүр сүртэй хүн шүү, худал хэлэх хүн биш шүү гэл. Энэ бол мундаг ус төрчүү. Энэ амар уугаад цогтдаг хүн. Нэг тийм үнэлээд байхаар зүйл биш үстэй. Гэхдээ яг хэрэг бас юм орж ирж болно л да бид нэг үүсэхгүй нь орж ир байхаар уугаад яваад байгаа нэ уугаад байгаа сонирн байгаа байхгүй. Уучаад хамаг архийг уусаа архийг аваа авчиж байгаа. Юу гайхгүй гэдэг нь сонирн. Тэгээд зүгээр л гайхширл юм л да. Тэгээд тэр хоолоогоор нэг удаа бас нэг юм орж исэн чинь ингээл нэг бүү орж ир. Нэг юм ээ. Тэгвэл би утсаар асуугаад яа гэсэн чинь утас гэдэг юмыг ойлгодог юм ээ. 3-400 жилийн өмнөх юм байна л да. 3-400 жилийн өмнө утас үүрэн утас моц ерөөсөй байгаа юм чи ойлгодог. Юу гинэ чи одоо юугаа яриад утсыг тайлбарлаа. Ингээ холоос ярьдаг яадаг. За ойлголоо. Хэрэг ойлголцсон нэлээ ярьж байгаа. Тэгээ жоох явж байсан. Сонгуулийн талаар асуугаад. Сонгуулийн талаас амар ярьж байгаа юм чи. Тэгээ одоо бараг цаа мажира тогтолцоо нь бол би тэг гайхад утсыг ойлгохгүй байсан байж чи. Сонгуулийн тогтолцоог яаж мэдэж болоод байна. Логгүй. Гэтэ зүгээр би хэлээд үнэхээр юм ордог байж болно. Туслах сэтгэлтэй байж болно. Гэхдээ бидний хэмжүүр нь өөрөө шүү дээ. Бид нар зүгээр хэмжүүр ингээд нэг юм орж ирээд тэгээд аврагднахээс илүү хүн өөрөө зүв байж чижээ хүн өөрөө инэрл нэг үсэлтэй хүн өөрөө муу сэтгэл шунал хүсэл атаачдаг даржээж гоё болно гэж би бодоод байгаа болохоос биш. Тийм ээ. Ханийг юм хий үзэгдүүд байж байгаа тэд нар орж ирээд бид нар туслаад аврагддаг ингэж би бол итгэхгүй л юм. Та тэгэл нэг зургатаар л харах юм л нэг бөө орсон. Нэг онгод орсон. Ингээл гэл нуулдаг гэсэн чинь. За энэ ингээд за дөрөв үлээд энэ баавгаан онгод орчих шиг боллоо. 10 минут баавгаа. Тэгээд хэцүү зургатаар очиж бас сармөгчингийн онгод орсон бөөгөө тийм шиг мод зод руу авирал. Хөдөг ингэт юм а. Бурхны номд гарахтаа бол ингэт юм. Энэ эрдэнэт хүмүүний чөлөө учрал олдохгүй бэрхт. Юу гэсэн санаа вэ гэхээр энэ адгуулсан амтны дэргэд бид нар бол хавьгүй ухаантай амтд юм байна л да. Тийм үстэй тийм ээ. Тэгэд энэ эрдэнэт хүмүүс одоо нөгөө зүүд нь харуулж аваад мудаа тогтох мэт юм ховор хувь тавилан. Их ховор хувь тавилан боловч цаг хугацаанд хэмжээтэй дээ тийм ээ. Нэг 60 70 80 90 100 жил. Тэгэхээр энийг мөч болгоно үнцэнтэй гэдэг. Мөч болгоныг нь сурах, судлах, мэдэх, эзэмших, зөв сайн үйл хийх энэ ухаан одоо бид нар чи амар сүүлийн компьютертэй байж штэ тийм ээ. Энийг л зөв ашиглахын оронд тэгэл бүр одоо тэр үнэт цагаа баавгааны юу оруулж ирээл гэдэг ямар хэрэг байгаа юм бэ лээ. Ямар хэрэг за баавга бай. За ороод ирсэн. Тэг ямар хэрэг байгаа юм бэ?
За тэр сармагчин байд ороод ирэхэд сармагчин баг тэрийг оруулж идээсээ зүг гэртээ нэг сармагч аваад ичээ. Бүр үргэлж байж ивэл те. Ихтэй болт юм бол. Манайд яах ингэж бол та нэг амиобны сүнс орчлаа. Амиоб шумуул болол хамгийн гол нь те энэний цаана дахиад нэг хөгжил дэвшил зөв сайн болох, сайхан болох энэ л их чухал санагдаад байт юм л да. За зүгээр онлын яг ертөнцийн үзэх үзлийн үед бол тэр шал хоёр өөр онол. Яг тэр онолтой эсгийгч би мэдэхгүй байна. Буддизм бол маш системтэй онол. Тэгвэл тэр нэг юм зан үйл зөвхөн онгод орж ирэхэд бол буддизм ижил төстэй юм байна. Гэхдээ гол нь хэлэхдээ энэ бол хянагдсан ёс суртахууны мөрдлөгтэй болцсон тийм нэг хүмүүн бус байгаамаа тэр орж ирээд ингээд нэг харилцсан гэдэг юм а гэсэн юм харилцаагаар тайлбарладаг. Энэ ихтэй бурхны шинэ гол зан үйлч биш ерөөсөө. Чойжин сахиус булаагаа сүйд болоод байх юм байхгүй шүү дээ. Нэрнгээсээ бид нар айгүй сони юм сүйд болоо чойжин өстө ба пүү ба. Чойжин гэдэг нэг хүмүүн буслаа орж ирж байгаа товчтой бол тэр хүний аюухан. Тэрний оронд Буддийн сургаал номлыг унших, эргцүүлэн тунгаах, бясалгах, бүтээх, 10 цагаан буйныг үйлдэх, 10 хар нүглийг төвчих бол 1000 чойжинтой уулзсан савгүй л. Нэрнг гэсэн шүү. Тэгвэл яагаад гэвэл бид нар чи өөрөө тэр чойр тасан Буддийн яг одоо нийслэл одоо Буддийн хойд нийтийн буддизм хамгийн гол сургуулиуд дээр байсан л. Тийм чойжин мойжин иржил байдаг тоохгүй шүү дээ. Чойжин ирлээ мэрлээ гэж боддог. Миний сурж байсан сургууль ойролцоо сургууль хоёр нийлээд нэг 6-7 мянган ламнараас хамгийн мундаг одоо Буддийн онол үзэж байгаа. Тэр 6-7 мянган ламнаас мэргэлдэг лам нэгч байгаагүй. Сүүлд нэг мэргэлдэг ламтай болсон. Бид нар мэрэгэн бөөдий гэдээ нэрлэлсэн. Тэрэнд эсвэл Монгол төрөй тарьсан шүү дээ. Аргагүй л те энд ус үүд болж тэнд мэргэлүүлэх хүн олдохгүй. Тийм л. За ингэ өндөрлөө. За 10 хоногийн өглөөний бясалгалын сургалтанд урж байна. Энэ удаагийн сургалт гівш. Энэ удаагийн сургалтаар гівшл харам төвдөн чойсон лам цагаан дээрхийн бясалгалыг одоо онол практик хослуулан зааж сургана. Сургалт 4 сарын 22-наас 5 сарын 3 хүртэл ажлын 10 өдөр өглөө бүр 7:30-аас 8:30 цагийн хооронд. Бям нэмд хичээлэхгүй. Сургалт одоо 70,000 төгрөгийн ханд байх юм шүү. Бид нар хэлжсэн тийм ээ. Манай анхан шат, дунд шат, тусаад бүгдээр үн төлбөргүй. Бид нар хавар намартаа нэг удаа 2 багш маань төл багш маань 70,000 төгрөгийн 10 хоногийн бясалгалын хичээл орд. Энэ бас манай төвийн энэ үйл ажиллагааны их л нэмэртэй байд. Одоо суухгүй байсан ч болно. Анхан шатны хичээлд бол ямар ч үн төлбөр дунд шат яг энэ бясалгалын сургалт бол 70,000 төгрөг. Цаан дээрх юм бясалгал заах юм шүү. Яг үнэндээ дахиад хэлэхэд энэ номоо үнэл зарж байгаа хэрэг биш юм аа. Энүүгээр бид үйл ажиллагаагаа авч явдаг. Төвийнхөө үйл ажиллагаа. Төвийн үйл ажиллагаа. Тэгээд бид нар дээр нэг радио ажиллуулах гал зүтгээд байна. Радиогийн зардал гэдэг л сардаа гэхэд 5 саягаар авчих. За баярлалаа. юм асууж байна. За. Энэ амин сүлэн бэлтгэл явуулсан шүү 10 он. Тэрнээс дахиад ялгаатай өөр. Ялгаатай цагаан дээрх одоо энэ тарны бэлтгэл. Цагаан дээрх бурхныг бүтээх бэлтгэл. Цагаан дээрх бурхны бэлтгэл тарныг унш. Өөрөө